Үзэгчтэй ахын орой минь төргий бод тайлбар цаг үеийн ярилцлага эхэлж байна. За өнөөдрийн манай ярилцлагын зочноор сэтгүүлч Баттуул оролцож байна. Орой минь төргий. Орой минь төргий. За сэтгүүлч Баттуул гэж хинбэ гэж юу асуултаараас ярилцлага эхлэж бодож байна. Мэдээж бол найз нөхөд. Гэхдээ бас сүүлийн үед бас энэ улс төрд орох гээд бас яваад байна тий. Тэр нь бол Баттуул гэж хинбэ юу яагаад энэ улс төр рүү орох гээд байна вэ гэдэг асуултаараас ярилцлага эхлэж байна. За ингээ мегатагаа камерны ард суугаад тий. Зочны хуваар бас найцтайгаа ярилцсан гэж юусоо бодсонгүй явж тий. Тэг ямар ч гэсэн өрсөнд маш их баярлалаа. Бид нэг үеийн сэтгүүлчид. За ер нь бол одоо бараг 15 6 жил би тэгэд яг одоо эвлийнхаа салбар тасралтгүй ажиллаж байна. За ялангуяа миний хувьд гэвэл одоо яг сүүлийн 8 жилд нь ер нь бол 90 сурвалжлах чиглэлээр контент нэвтрүүлэг. За мэдээж одоо иргэдийн мэдрэхийг хангах. За мэдээж өөрөө бол одоо үндсэн хуулиар олгогдсон хэвлэл нийтлэг эрх, үзэл бодлоо илэрхийлэх, эрхээ эдэлж одоо явсан байна. Тэгэд сэтгүүлч үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээд явсныхаа төлөө өнөөдөр эрүүгийн ялтан болдог нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин. За мэдээж л нөгөө нэг нарийн төлөвлөсөн ажил. Сэтгүүлчдийг мохоох, дугаа болгох, өөрсдийнхөө үгээр болгох ийм технологи өнөөдөр нийгэмд аль хэдийн бий болцсон байна. Тэгээд нэгэнт одоо мэдээж сэтгүүлч гэдэг чинь нэг ийм л юм ба. Сэтгүүлч улс төрч хоёрыг би зөв одоо ингэж бодоход их адилхан юм байна гэж би зөв дүгнэж байгаа. Сэтгүүлч мэрэгжил өөрөө би гэхээсээ илүүтэйгээр олон нийт тийм ээ ард түмэн гэд одоо бид нар сайн сайхны төлөө юм явдаг шүү дээ. Одоо жишээлбэл бидний татварын мөнгө хиний халаас руу ороод байна тийм ээ. Евро үр ашиггүй зарцуулагдаад байна. Байгалийн баялагч нь гадагшаа үнгүй яваад байна уу? Гадныханд байна уу? Айлсвал үр өгөөж нь Монголдо үлдэх ёстой мó гэд бүх нийтийн сайн сайхны төлөө бид нар ажилдаг. Мэдээлэл бэлтгэдэг. Улс төрч яг юм байх ёстой гэж би хувьдаа боддог. Харамсалтай нь өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг аваад үзэхээр нийтийн эрх ашигын төлөө биш зөвхөн амин хувь буюу намын за тэгээд амин хувийн эрх ашигыг нэгдүгээр тавьдаг. Татвар төлөгчдийн мөнгийг яаж хумслах вэ? Яаж кармалах вэ? Яаж одоо хитвчээ зузаалж агаад сонгуулаар иргэдийн саналыг худалдаж аваад дахиж сонгогдох уу? Албан тушаалтайгаа үлдэх үү гэдэг л ийм л одоо дүр зураг өнгөрсөнд явж ирсэн байна. Тэгэд ямар ч байсан эднэртээ дотор нь орж байгаад алдсан. Адилхан төвшөнд ирж байгаад эднэртээ алдсан. Мэдээлэлд илүү ойр болж байгаад иргэдийнхаа мэдлэгийг бүр төгс хангая гэж бодсон. Одоо ингэж байгаа. За 90 лгээ сурвалжлах хийжсэн тий. 90 сурвалжлах төлөв хийж байгаа. За хамгийн сүүлд дээр Петрочны дачин тамсгийн асуудлыг хөндөж байгаа. Очоод нэг юмдаг тиглэж байгаа байхгүй. Гэтэл энэ чинь одоо сэтгүүлч Баттуул сэтгүүлч одоо мегагийн хувийн юм ерөөсөө биш байхгүй. Хувийн сурвалжлах ерөөсөө биш байхгүй. Энэгээр дамжуулж бид иргэдэд ийм юм болсон байх шүү мэдээлэл өгөхээр зэрэг нөгөө хэвлэл нийт хэрэгчлээний асуудал босоод болчихсон. Яг үнэ. Одоо жишээлбэл би яг одоо сэтгүүлч мэрэгчлээ болсныхоо хамгийн гой аз жаргалыг яг таны хэлдгээр би Петрочныгийн сурвалжлагыг бэлтгээд үр дүнд хүрэхдээ би мэдэрсэн баг. Петрочна Монгол улсад ямар ч татвар төлдөггүй байхад нь энэ компани татвар төлөх ёстой Монгол улсын хуулиар гэдэг нэвтрүүлгийг удаа хийгээд татварын маргаан таслах зөвлөлөөр энэ компани Монгол улсын төсөвт 320 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой юм байна гэдэг шийдвэрийг гаргуулж чадсан шүү дээ. Гаргуулсан. Тийм, гаргуулж чадсан. Харамсалтай нь өнөөдөр нөө төр нь авч чаддаггүй. Дийлдэггүй. Тийм. Хятадын төрийн өмчт компанийг дээрлэхэд юу яагаад авч чаддгүй? Хуулиа мөрдүүлээд татвар авч чаддгүй. Ийм л нөхцөл байдал бид нар амьдарч байна. Тэгээд яг хуу түрүүн ярьсан яриагаа үргэлжлүүлэхэд та мийг шиг мэдж байгаа шүү дээ. Их хурлын сонгуульд горилоод явж исэн Баян зүрхт нэр дэвшнэгээд харамсалтай нь мандат өгөөгүй. Яг хуу гол утга учир нь яг хуу би бол яг одоо иргэдийг төлөөлё. Иргэдийн дуу хоолой болёо. Та нарыг мэд хэрхээр хангая л гэж шийдсэн. Тэг ямар ч байсан нийслэл бол их хурлаас нэг дутаадах юм алга. Бүр илүү том бүтцэн байна. Илүү том бор хулгайч гэж магадгүй байна. Ер нь одоо нөхцөлийг харж шít. Яахаараа энэ нөхдүүд сонгуулийн жил замцсаад ит. Яагаад энэ нөхдүүд сонгуулийн жил бордюр солиод идэв. Зүг зүгөө бордюрыг. Гэхдээ эн чинь нөгөө сонгуулийн мөнгөө хийх гэсэн л технологи нь явж байгаа шít. Бүх юм тодорхой байгаа байхгүй. Тэгэхээр дунд нь орж байгаад хулгайг задтал гэж байгаа. Хууль байдгийн шүү хулгайч та. Тэ? Та нарын албан тушаал мөнх бишээ. Сая өнгөрсөн хугацаанд ард түмэн олон нийт сонгогчд хүчтэй гэдгийг
энэ төрийн толгой дээр суудсан байсан нэг сайдад мэдрүүлсэн шүү дээ. Монголчууд дүн тавиад хөгөө явууллаа шүү дээ. Монгол улсын газар нутгийг зарах гэж исэн этгээдийг одоо чи яваа гэд явуулсан байхгүй. 100 жилээр цэг тавьчлаа шүү ард түмэн. Одоо эднэрт ард түмэн ахиж бүгд хүчтэй гэдгийг бусад хулгайчдад нь мэдрүүлэх хэрэгтэй. Би бол ингэж л бодож байгаа. За ингэж сэтгүүлч байгаад бол нэг асуудал гэн тий. Бид нар чинь бол ингээд очиод хуйлаа тулцдаг, нөгөө төрийн уустаа тулцдаг, мэдээлэл авч чаддаг, хэвлэл нийтлэл хэрэгчлээ бидэрт байхгүй байгаа байхгүй. Иргэдээ мэдээлэлээр хангамаар байдаг. Биднээр дамжуулж хангах гэхээр одоо бид бол ингээд мөхсөж чинь тий. Зарим нь одоо ингээд шороо оронд ороод ингээд явж штеп юм бол ингээд хийж байгаа ажлынхаа төлөө. Тийм учраас л дотор нь орё. Яа сэтгүүлч яагаад улс төрч болдгоо гэдэг юм зүйлийг би нэг гүүрэг болохоосоор аргагүй нөхцөл байдал юу байгаад тах шиг байна тийм үү. Инкээсээр арга алга. Одоо манай нийгэмд нэг юм буруу хандлага тогтчихлоо. Бид нар хүссэн хүсээгүй энэ улс төрлөөчн орохгүй болвол одоо энэ нэг гайгүй шудраг дуграад байгаа залуучууд би маш олон залуучуудыг энэ улс төрд ороосоо гэж бодож байгаа. Болохгүй байгаа гэдэг юм ин одоо ингээд ил гаргаад лайвдад явж байгаа залуучууд өнөөдөр нэр дэвшиж чинь. Тэрийг нь одоо лайв чин бацаанууд гинэ. Уучлаарай. Та нарын хулгайг тэр лайв чин залуучууд чинь гаргаж ирж тавьсан юм аа. Иргэдийг ийм хулгай болцсон байна гэж мэдээлсэн юм аа. Та нарын татвар төлөгчдийн мөнгө, та нарын төлсөн мөнгө, та нарын халаасаас гарсан мөнгийг чинь зүгээр одоо жишээлбэл нэг ийм тэзүү жишээлбэл те хэдэн 100 тэрбум төгрөгөөр хийгээд өөрсдөө кармалж ийна гэдэг юм чинь гаргаж ирээд явж байгаа маа. Та нар өөрсдөө орж чадаад оролцоогоо нэмэгдүүлж чадахгүй бол зүгээр дугаа энэ залуучуудад дэмжээ. Үгүй ийм л юм бидтэй ер нь бол Батбол нэг зүйлийг яаж одоо нэг хэвлэл нийтлэл хэрэгчлээ нэг 13-14 гэдэг одоо заалтах шүү дээ. Энийг бас нэг манай үзэгч нэг илүү дэлгэмгүй яриад байна. Аха. Түрүүн яг хэлсэнчлэн сэтгүүлч байгаа ажлыг хийгээд би хангалттай амьдрчнаа. Хус төрмөрлөө ороод шаардлагагүй. Цалин аваад амьдрчин. Амьдрчин би. Гэхдээ сэтгүүлч хийх боломжгүй болгоо ажиллаа шүү дээ бид нэр. 2020 онд энэ ардын намынхан олон хэд толонх байхдаа энэ эрүүгийн хуульд 13-14 гэдэг зүйл заалтыг оруулсан, хийцэн. Энэ ямар заалт вэ гэвэл худал мэдээлэл тараах гэдэг малгай. Хүмүүс одоо ингээд бодох худал мэдээлэл тарааж болохгүй шүү дээ. Зөв. Худал мэдээлэл тарааж болохгүй. Гэхдээ ардын намынхан хитрхи ерөнхий том алгаанд хийчих. Одоо ийм байна. Жишээлбэл би маш олон хулгай, луйвар, байгалийн баялаг үнгүүдж байгаа, гадагшаа явж байгаа ийм нэвтрүүлэг хийлээ. Нэг талд зүгээр нэг жирийн сэтгүүлч, нөгөө талд бүр эрүүгийн хууль томьёолоод өгсөн хэллэг шүү. Улс төрд нөлөө бүхий итгээд гэж. Улс төрд нөлөө бүхий итгээд гэж байгаа шүү. Энийг юу гэж ойлгох юм? Бүх салбарт нөлөөлж чаддаг том босс даргал гэж ойлгоно үстэй. Нэг талд энэ, нөгөө талд нэг хүмүүс сэтгүүлч байгаа байхгүй юу? Хүч тэнцвэргүй. Тийм, хүч тэнцвэргүй тулаа. Тэгээд нэг гэсэндээ төрн иргэндээ гомдчихж байгаа. Төрөнд сэтгүүлчтэй гомдчихж байгаа. Тэгээд цагдаад өгчихж байгаа. Тэгээд өнөөдөр би 4-4 хэрэгт яллагдчихаар татагдаад явж байгаа шүү дээ. Би иргэдийнхаа мэд хэрхийг хангасны төлөө татвар төлөгчдийн мөнгийг энэ хулгайч нар хулгайлаад дээ шүү гэж мэдээснийхаа төлөө явж байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм шазуур байгаад шүү дээ. Эднэр буруу төлөвлөсөн. Энэ мөө бацаан ингээд цагдаа сэргийлэхээр айлгуул энэ ингээд дугаа болчихно. Болчин тэ шантарна дарангуул маягаар юм. Үгүй л дээ. Тэдрээс айхгүй. Ингэх тусмаа би улам зоригдчихж байгаа. Ингэх тусмаа эднэртээ алдсан гэдэг зориг төрж байгаа. Тэгээд маш их судлаа энэ 13-14-ийн ямар учиртай ингээд судалсан. Монгол Улсын үндсэн хуульд иргэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл нийтлэх хэрэгтэй. Мөн төрийн нууцаас бусад өөр мэдээллийг олж авах, тэрийгэ мэдээлэх, задлах эрх нь үндсэн хуулиар биднэрт байна. Тий. Энэ эрх чинь өөрөө энэ эрх зүй төртэй парламентын засаглалтай хүний эрх хэрэгчлөөг дээдэлдэг улс орнууд эний чинь тэнгэр шиг дээдэлт юм байна. Гэтэл манайхан эсэргээрээ нухчихж байгаа. Мига би чамд нэг жишээ хэлье. Олон улсын маш олон судалгаа байна. Тэрийг олж уншлаа би. Тэгсэн чинь ийм юм байна. Төрн хизээч иргэндээ гомддгүй юм байна. Ядаж. Үгүй ядаж биш энэ бүр тогтцсон практик байна. Жишг байна. Одоо л байн гомдоос дээрээс. Тий, одоо нэг жишээ хэлье. Нэг цагдаагийн дарга иргэндээ гомдлоо. Тэ? Энэ миний нэр төр талдлаа. Энэ болохоо байлаа гэд цагдаагийн дарга гомдол гаргалаа. Хин тандах уу? Нөгөө хол шүүхтэй хандаал явах нь шүү дээ. Цагдаадаа хандна үстэй. Тэгэж. Цагдаагийн дарга гомдлоо цагдаадаа гаргана үстэй. Тэр цагдаа яаж шалах юм тэрийг? Даргийнхаа үгээр явахгүй мó? Тэ?
Тэгэхээр энэ тогтолцоо чинь өөрөө буруу болчихж байгаа юм байна. Олон улсын практикт хизээч төр нь иргэндээ гомддгүй юм байна. Энэ бол буруу тогтолцоо. Зөв тогтолцоо. Тийм. Тэгээд 1964 онд Америк нэгдсэн улсын дээчүүх одоо яг үнийг хэлэхэд энэ парламентын загсагалтай хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын жишг болгож явдаг нэг маш том шийдвэрийг гаргасан байна. Шүүх хурал гэсэн үг. Нэг талд Нью-Йорк Таймс сонин, нөгөө талд нэг Америк нэгдсэн улсын нэг хотын цагдаагийн дарга хоёрын маргаан. Нью-Йорк Таймс сонин хэлний нийтлэг эрхээ эдлээд тэр цагдаагийн газрыг шүүмжилж нийтлэл бичсэн. Тэр нийтлэлийг гомдол өгсөн. Анхны шүүх цагдаагийн талд гаргацсан байна. Нью-Йорк Таймсыг $500,000 төлөө гэж шийдвэр гаргачих. Нью-Йорк Таймс сонин давзаалдаад дээд шүүхтэй хандсан байна. Яг энэ шүүх хуралдааныг дэлхийн нийт бүр яг тухайн үед яг анхааралтай ажигласан байна. Тэгэхэд дээд шүүх нь хуралдаад яг түрүүний миний яриад байгаа төр нь иргэндээ гомдож болохгүй. Хэвлэлдээ гомдож болохгүй. Иргэд нь төрийн сайдыгаа ямар ч нөхцөлд шүүмжилж болноо, доромжилж болноо. Ингээд заагаад өгсөн юм. Энэ шийдвэр гарснаар бүх улсууд одоо жишээлбэл энийг одоо үндсэн хууль шиг жишг болгоод явж байгаа. Харин манад эсэргээр л явж байна. За одоо үед нийслэх асуудлыг яриа. Түрүүнд хэлсэн те баахан лавчин бацаанууд гэдэг байгаа те. Ер нь бол ингэж байгаа. Одоо за боржуур сольж гин зам засаж гин юу нь буруу байгаа гэдэг асуудал байдаг те. Чин нийслэл замаас засах хэрэгтэй шүү дээ гэдэг асуудал. Та хэд юуг нь буруутгаад байгаа юм? Нэг л нэг тайлбарлаж байгаа. Нэгдүгээрт зөвхөн миний бодол. Энэ иргэдэд төлөөлөөд хотоо гой болгоё, дүүргээ гой болгоё гэд иргэдэд төлөөлөөд гарч ирж байгаа. Энэ төлөөлөгчд, улсын их хурлын гишүүд сонгуулийн жил биш. 3 жил юу ч хийхгүй байжгаад биш. Сонгуулийн маргаашнаас ажиллах хэрэгтэй үстэй. Уг нь бол тийм. Юу ч хийхгүй байжгаад за болиё. Одоо өнгөрсөн 3 жилээ болиё. Эн чинь бүхэл бүтэн зуны 3 сар. Тийм үү? Хавар. Энэ хугацаанд хийж яахгүй үлийг хийжсэн эднэр. Нэг. Энэ нэгдүгээр ойлголт. Хоёр дахь ойлголт нь боддоо урд 40-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа бордюрыг энэ 4-5 нуглаад ирж зарж болт юм уу? Ер нь. Энэний цаана бол одоо хулгайлан өөр явж байгааг хараад байна. Оо тийм. Би хардах хэрэгтэй үндсэн хуулиар олгогдсон. Эрхтэй. Хардаадах юм байхгүй тоон бай. Бордюрны тоо байна бүр. Нэг зэрэг үнэн байж байна. Үнэн байж байна. Энд хідээр орж ирсэн үнэн байж байна. Урд хідээр зарж байгаа үнэн байж байна. Энэ хоёрын зөрүү хаана байна? Энэ хоёрын зөрүү сонгуульд орох гэж байгаа байхгүй юу? Ер нь. Тэгэд ийм байж болох юм уу мига зүгээр чи боддоо. Одоо би сая танад ярьцлага өгөх гээд ирлээ. Энэ уртлын замыг хуулаа ичиж. Тий? Энийг одоо засах байх. Одоо тэгээд засаад гой болох байх тийм. Гэхдээ энийг 100 засахгүй яасан юм? 2023 он засахгүй яасан юм? Одоо ингээд яг нэг хичээл ном эхэлсэн, төгжрөл амар болчихсон байхад хид хідэн газар зам хаагаал. Үгүй туйлдулж шít. Тэгэд энэ улс төрчид ярьдаг шít. Мига чич мэдчихэв. Загсны хой санамжтай гэж монголчуудыг доромжилдаг шít энэ дарганаар. Одоо ингэж байж байгаа сонгуулийн өмнө бүх замаа сайхан болгоод гой боллоо гэхэд монголчууд мартна гэж бодож байгаа. Уучлаарай үгүй мартахгүй. Та нарын хулгайг мартахгүй. Ийм л юм байгаа шүү дээ. За бас нэг асуудал байна те. Нийслэлд юу хийх юм бэ гэдэг асуудал байна те. Одоо нийслэлийн өмнө тулгамдж байгаа олон асуудал байна те. Гэтэл одоо яг залуу хүний хувьд Батуул гэдэг хүн за би нэг ийм асуудлыг л шийдчихмээр байна те. Ийм асуудлыг л зорж байгаа. Мэдээж сэтгүүлч хүний хувьд бол одоо нэг ядаж шудраг бай те. Ядаж одоо хулгай хийдэггүй бай гэдэг ч юм уу. Ерөөсөө л гол юм тэр шүү дээ. Үгүй энэ хулгайг болгоё ядаж эхлээд. Эхлээд энэ хурган дарганаар энэ сайд дарганарыг хулгай хийдэг болгочих. Хулгай хийдгүү болчвол эн чинь аяанда бочноо дараа дараагийн ажиллана. Эхлээ хулгайг болгоё. Энэ хулгайч одоо бүр замбраагаа алтлаа. Биднийг анх дөнгөж сэтгүүлч болоод мэдээ нэвтрүүлэг бэлдээд явж байхад тэдэн сая төгрөгийн хулгай гэж яригддаг байсан. Мега. Одоо хэдий их 80 дээр ягдчихсан. Энийний дараа тэрбум руу орлоо. Одоо их 80 руу орчлоо шүү дээ. Хулгай чинь нэмэгдээд байна. Тоон. Одоо тэгээд магадгүй одоо дараагийн 4 жил энэ их 80-ийн чинь дараа их дэлгэмэл гэж тооёд юм биш үү? Тэдэн их дэлгэмэл төгрөгийн хулгай гэд ярина. Яг үнийг хэлэхэд. Хулгайгүй болчих юм бол аяандаа бүх юм болно. Ажлууд нь явна. Асуудлууд нь шийдэгдэнэ. Би ингэж л боддог ер нь. Ер нь яг ийм л юм байлээ.
Тийм учраас энийг засахын төлөө. Эхлээд тулгаагаа зогсооч хийдүүлээ. Тэ? Хийх юм их байна энэ хотод. Тэ. Богино дунд урт хугацаанд хийх маш олон шийдлүүд, маш олон аргууд байна. Тэгээ сүүлийн үед бас энэ хүүхд хөгжлийн карт 9 сарын 1-ний одоо хуулийн төслөд явж байгаа шүү дээ, тий. Энэ дээр өөр нь ямар санаа бодолтой явж байгаа юм. За энэ дээр сэтгүүлч хүний хувьд бас ямар оролцоотой байна. Тэгээ уучлаарай би энийг хариулахаас өмнө саяны нэг хотод юу их ингэдэг үргэлжлүүлж хэлэх хөө, тий. Одоо яг бидний нүдэн дээр илхэн байгаа хэд хэдэн том асуудал байна. Төгжрөл жишээлбэл, тий. Төгжрөл утаа, агарын бохирдол, тий. Агарын бохирдол. Тэр миний нэг бодол байна, зөвхөн хувь хүний бодол. Миний бодол зүв байх албагүй. Өнөөдөр төгжрөл гэл одоо жишээлбэл нэг том жишээ байна. Би зөв нэгэн жишээг л хэлчих. Өнөөдөр гэрээсээ гараад төгжрлээ тооцож гэрээсээ гарна. За яг тооцож гарч ирээд ажилдаа 30 минутын өмнө ирнэ. За гэтэл яг цагтаа гараад би ажилласаа 2 цаг хоцорлоо. Юу болсон гэсэн чинь миний явдаг зам ажлын зам дээр зөвхөн 2 машин зүгээр наалтцсан байна. Мөргөлдчихөд. Зүгээр мөргөлдсөн. Тий. Зүгээр наалтчих нэх тийм том осол биш. Гэтэл тэр хоёр мөргөлдчөөд аваараа татаад машиндаа суугаад цагдаагаа дуудаад 2 цаг хүлээлээ. Бас даатлаад авахар дуудаад байж. Тий. Ард нь хэдэн 100 хүн ажил төрөл хүүхдийн сургууль, соёл, цэцэрлэг, эмнэлэг юу гэдгийг. Тэр бүх ажил нь балраа төгжрээ зогсож байгаа байхгүй. Сэтгэл байвал хийх юм арга нь олддсон юм аа. Жишээлбэл энийг л хотын удирдлагууд жижигхэн зохицуулт хийчих юм. Хүний амнаас эрсдэггүй тохиолдолд автослыг зүгээр зургийг аваад даатгалаар шийдүүлээ. Заавал цагдаа дуудаад хэмжилтийг шаарддаг. Тий. Зургийг аваад тэгээ замын чөлөөлүүлээ. Энэ бол зүгээр маш энгийн зохицуултын ажил. Дээрээс нь нэгдүгээр игнэн дээр ингээд машина тавьчихдаг байдлыг зүгээр бүрэн хойр. Игих мэтчлэн зүгээр богино хугацаанд жижигхэн зохицуултын ажил хийж юмнууд байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт яг би ингэж боддtiin. Улаанбаатар хотыг ямар хот байгаасаа гэж мөрөөддөг гэж би зүгээр дотроо боддог байхгүй. Энэ Улаанбаатар хот зүгээр л гоё модон дунд сүндрэлсэн хот байгаасаа гэж боддtiin. Тэр бомод гээл одоо үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Маш том хөтөлбөр хэрэгжиж байна те. Би энэ төсөл хөтөлбөрийг Улаанбаатар хот хэрэгжижээсэй гэж боддог. Би биччихсэн, миний өшин бас харж ирсэн ч гэж магадгүй. Гэхдээ ядаж энэ өрх бүртнийг 5-аас 10 мод таргээд ерөнхийлөгчийн зарлагч юм уу те? Айл болгон хашаандаа модтой л. Үгүй нэг энэ хөтөлбөрөө энэ гэр бүл энэ гэр хорооллын айл өрхүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээч. Модын өгч яаж тарих, яаж арчлах, сургалтын орчих, зөвлөмжийн өгч тэ? За тэгээд энэ 10 модоо ургаад тариад ургуулад гоё болгох юм бол цахилгаанаас чинь тэдэн өвч юм. Үгүй энэ хотыг чинь гоё болгох амархан байна. Яг үнийг хэлгээд тийм. Сэтгэл дэлхийн бүх хотууд л ногоон байдаг. Манай зөв нэг юм гүнгийн сарл. Үгүй одоо бодолтой нэг өвөлдөө зундаа за өвөлдөө одоо утаатай тий. За хавар намартаа шороотой. За тэгээ зундаа тэр үнэр танард энэ шороо босцсон. Үгүй хотоо гоё болгомоор нь штэ. Бид нар бол өнгөрсөн мега заа юу. Бид нар өнгөрсөн. Бид нар үр хөвгтдээ гоё хот үлдээх хэрэгтэй. Бидний дээдлийн үед бид нар бол өнгөрсөн шүү. Энд чинь хүн болгон эцэг их болгон одоо хүүхд төгслийн карт гэдэг асуулт руу орж ийн тий. Хүн бүр хүүхдийнхаа төлөө амьдрдаг үсттэй мига. Чи хүүхдээ нэг айтайхан сургуульд сургачих юмсан. Нэг айтайхан хотод цэвэрхэн аюулгүй байх юмсан гэдэг. Айтайхан гэрт амьдруулчих юмсан тий. Үгүй эцэг хүн болгоны бод мөрөөдөл үсттэй юм. Ийм болох уг нь бол төр нэг төр шиг байгаад явбал энэ нийтийн төлөө нэг ажиллаад чаддаг болвол энэ хийх ажил үнэхээр амархан. Одоо яг том зүйл зорж байна л. Нэг нь хотын асуудал гэж байна. За метро гэдэг асуудал байгаа тий. Дүүжин тээвэр. Нөгөө дүүжин тээврийн асуудал байна, метроны асуудал байна. За тэгээ өөр бас энэ нийтийн тээврийн шинжилтэй холбоотой асуудал. Энэ ер нь энийг зөв харж байхад ямар санагдаж байна зүгээр. Би чаас нэг асууч асуучгаа. Дүүжин тээвэр хаана байна? Одоо байхгүй шүү дээ. Зүгээр хаагдсан биш компани татан бүгдсэн биш. Үгүй тэр чин төслийн нэгж бүр ийм орон тоотой татвар төлөгчдийн мөнгнөөс цалинждаг хэдэн 10 хүнтэй төслийн нэгж байсан гэж байсан. Тэр чин баг хэдэн жил ажилласан бэ? За миний мэдхийн амар сайхан дагаас хойш гэж бодлоо. Тэгэхээр ч одоо 4 5 3 тэр хайж харин татан бүгдсэн компани. Харин тий. Үгүй эднэр ингэж байгаа. Үгүй инхээр чин яаж энэ хот чи хөгжих юм бэ? Одоо зүгээр ингээд бид нар юм их яг мартдаг юм уу? Одоо яадаг юм тоодгүй юм эсвэл ийм дөжирч үү? Эдрийг ингээд дөжрүүлчий гэдэг ийм технологи яваад байна би ойлгохгүй. Сүлдээ бүр тэгж хардж байна гэж. Тий. Одоо энэ ус ориглоор байна. Талбай хуртлаа.
хитэн төгрөгөөр барив энийг. Арслантай гүүрний нэг юм усан хөшиг гэдэг нэг юм байна. Ямар гоё зураг байсан бэ те? Гоё жол. Нэг очоо харсан чи ямар язтай юм байла. Болдог бол монтажн дээр энийг ингээ гаргachвал бас сонирхолтой бах те. Үгүй гих мэтчлийн ийм нэг иргэдэд доромжилсан юмнууд энэ нэг ардын намынхан дотор ч байгаад байгаа болохоор зэв үрээд байгаа. За тэгээ үргэлжлүүлээд одоо нөх хүүхд хөгжлийн карт гээд яг одоо тэр нэг метроны асуудал дээр. За метро мөрөөдөл юм уу? Гозэнчиг байгуулах гал ингээл тендерийн зарлаад зөвлөх үүсгийг нь аваад одоо ингээл хөрс судалгаа модлоо ингээл эхлээд яваад байна л да. Тэгээ бид нар одоо метротой болчиход уул зүг юм санагдаж байгаа. Гэтэл чи юу гэж харж байна? Метрогүй метротой байх ёстой шүү дээ. Ер нь. Энэ нийслэл юм бол хот юм бол 1 сая хүнтэй очсон одоо 1.5 сая хүнтэй хот. Метротой байх ёстой. Тэгэд энд нэг би зөв нэг ийм юм сонссон. Бүгд найрамдах Солонгос улсын компани тэзүүг нь хийгээд хөрөнгийг гаргаад метро бариад өгөө гэсэн юм билээ шүү дээ. Бүр өөрсдөө тэгсэн чи үгүй гэсэн юм байна. Хотын удирдлагууд. Чи яагаад гэж бодож байна? Яагаад гэж бодож байна? Одоо би бол яг яагаад гэдэг нь мэдэхгүй байна. Ямар шалтгаанаар. Мэдээж тэр хүмүүс хөрөнгийг гаргаад мөнгөний нийцгээд зэрэг идэх юм бол болчихсон. Яг үнэ. Өөрсдөнд нь ашиггүй байна. Ардын намын дарга нарт метро гадныхан метро бариад өгөхөд өөрсдөнд нь ашиггүй байгаа байхгүй юу? Ашиггүй байна. Учраас өөрсдөө тэнгэр зарлаад. Үгүй ийм байхаар чи яах юм бэ? Ийм л нөхцөл байдал байгаа. Тэгээс л метротой байхыг бол дэмжиж байгаа. Метротой байх ёстой шүү дээ. Ёстой. Тийм. Тэгтээ одоо сая өнгөрсөн метроны тэзүүгийн тендер зарлагдлаа гээл те. Тэгснэ бүх автобусны буудлын дээр тэр тендерийн зарыг наагаал те. Сурчлаа. Тэрэнд одоо бид нэр оролцох юм гинэ. Тэр олон улсын тендерийг тэнд наадаг нь яадаг зур мига юу гэж бодож байна? Тэгэхгүй шүү дээ. Монголд яг оролцох нэг ч хүн байхгүй шүү. Үгүй харин тэр автобусны буудлын дээр тийм. Автобусны буудлын дээр бид нар л зогсон дээ. Тэнд тэгэж өчнөө мөнгө төгрөг гаргаж тэнд хатдаг нь яг яад. Би заримдаа энэ бодож зогсож байгаа юм шүү. Би заримдаа тэр энэ хүмүүсийн энд сэтгцэд гайхдаг шүү. Үгүй тэр олон улсын тендерийг тэгэл олон улсад нь зарлал да тэр Bloomberg гэдэг юм юу гэдэг те. Тэр урилга мөрлөгөө тэр дэлхийн олон улсын тэр мундаг барьдаг компаниуд руу яваал л да мэйлдэлтэй. Тэгсэн чи зөвөр Улаанбаатар хотынхаа автобусны гудамжуудаар яаж тендерийг зарлцсан. Ийм л улсууд хот өдөрдөж байгаа нэрэ. Мега. Энэ чигээрээ явбал ер нь ирээдүй байгаа юу биднэрт. Энэ хот гоё болох те төгжрэлгүй болох агаар хөрсний бохирдлын асуудлаа шийдэх. Одоо хөрсний бохирдлын асуудал гэдэг бол бүр утгаанаас илүү аимшигтай гэж. Ер нь хэцүү. Ер нь энэ Улаанбаатарт ер нь амьдрна гэдэг хэцүү бол. Ер нь цаашдаа зүгээр ардын нам ингээд засгалсаар байх юм бол мега яг үнийг хэлэхэд бидний хэлний нийтлэг ирэх байхгүй болно. Зүгээр иргэдийнх нь гадаа гудамж нь өөрийнхөө фейсбુક дээр бичдэг юм байхгүй болно. Бүх юм хаалттай болно. Энэ нийгэм ажиглагдаад өөрийн биеэр амсаад байгаа учраас л эднэртэй алдцыг л одоо ингээл илүү үзэгдээл цагдаа дуудагдал явчих штеп. Залууны өвдөг хамаг юм сорил явдаг. Тийм. За одоо хүүхд хөгжлийн асуудал гэрээ. Ер нь бол энэ хүүхд хөгжлийн карт 9 сарын 1-ний хууль гэж байна шүү дээ. Энэ дэр ер нь Батуул гэдэг хүн яг ямар оролцоотой байгаа вэ те? Ямар санаа оноог хэрэгжүүлэх гэж бодож байгаа. Энэ хүүхд хөгжлийн карт буюу 9 сарын 1 хуулийн төслийг нийслэлийн ардсан намын залуучууд 5-6 жилийн судалгаан дээр суурилж олон улсын дуршлаг судалж бичсэн ийм хуулийн төслээ. Тэгээд 9 сарын 1-нд ерөнхийдөө тохиолдуулаад ер нь бид нар монголчууд ер нь хүүхдээ 30 жил хайцсан. Яагаад? Хүүхд санал өгдөг болохоор энэ дээр байгаа улс төрч чинь хүүхдээ хайчдаг юм. Ер нь санал өгдөг хүмүүстэйг л яваад халамж болно. Одоо гоё ярьж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг сая нэг хөдөө малчт руу чиглэсэн гоё хөтөлбөр явлаа тий. Ингээл санал авах хүмүүс рүү амар гоё маш гоё нэртэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэхдээ хүүхдтэй байдаггүй. Тэгээ хүүхдтэй нэг мөнгө болохоор хөргөгч тоолн зураг тоолно гэж явчихдаг байхгүй. Тэгэд ер нь одоо ингээд статистик аваад үзэхээр өнөөдрийн яг одоо 5-аас 18 ч гэдэг юм уу. Яг энэ тодорхой энэ сегментэд маш эрсдэлтэй статистикууд гарч байна. Анхаармаар ноцтой статистикууд. Гэмт хэрэгт маш их орооцолдож байна. Өвчлөл маш их байна. Тархалалт байна.
За бүр эсрэгээрээ нөгөө нэг харт тамхи те. За тэгэл хүчрхийл ер нь бол хүүхдээ. Тэгээд ялангуяа тэр нөгөө харт тамхины хэрэглээ маш өндөр статистик гарсан байна. Гэмт хэргийн хохирогч болж байна, гэмт хэрэг үйлдэж байна гэд статистикуд ерөнхийдөө их баг. Энийний уул суурь нь их нь юу ингэ судлаад үзэхэр ерөөсөө л чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх ямар ч боломж алга өнөөдөр Улаанбаатар хотод. Энэ Монгол улсад чинь. Тэгээд ер нь нэг гадны маш олон жишээ байна. За уучлаарай нэрийг би одоо яг санахгүй байна. Нэг улс яг ингээд хүүхдүүд нь гэмт хэрэгтээ орооцолдоод арх тамхины хэрэглээ, мас уруулах бодисын хэрэглээ маш өндөр болсон юм. Тэгээд тэр улс барыг хөдөлж одоо аюулын харанг зарлаад яах вэ гэдэг арга хэмжээ аваад том төгс төлбөр боловсруулсан. Тэр нь ерөөсөө л энэ хүүхдийн хөгжлийг дэмжиж чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болгоё. Спортоор хичээллүүлээ гэдгийг бодлого хэрэгжүүлсэн байна. 10 жилийн дараа 60-70% болцсон байсан сөрөг статистик буурсан. 2% болсон байна. Ийм үр дүнтэй. Тэгэд энэ олон улсын туршлагыг судлаад ингээд аваад зүдээд ерөнхийдөө бид нэр хүүхдийнхээ хөгжилд анхаарах хэрэгтэй байна л гэж. Тэгэд энэ юуны концепц нь гол концепц нь бол энэ хүүхд хөгжлийн картны гол одоо хүүхэд бүр 100 мянган төгрөг авч байгаа. Нөгөө халамж хүүхдийн мөнгө гэж авч байгаа. Гэхдээ энийг халамж гэж ерөөсөө ойлгож болохгүй. Би бас тэгж боддог. Энэ 100 мянган дээр нь нэмэх нь 30 мянган төгрөг. Тэнцүү 130 мянган төгрөгийг Монголын төр хүүхдүүдэд зориулах хэрэгтэй. Энэ тоо цаашдаа улам өсөх хэрэгтэй гэж бодож байгаа. Жил ирсэн нэмэгдээд явах хэрэгтэй. Нэмэгдээд явах хэрэгтэй. Яагаад гэвэл за тэгээ энэ 30 мянган төгрөгийг 100 мянга шиг бэлнээр олохгүй. Карт хэлбэрээр олох. Банкны карт шиг. Тэр карт нь зөвхөн спорт, соёл урлаг, оюуны спортын секц дугуулангуудад зарцуулагдана. Зөвхөн тэр нь зарцуулагдана. За тэгэнгүүт хүмүүс ингэж сууж байна. Яа ингэж хүмүүс тайлбарлахаар 30 мянгаар ямар секс дугуулсан байдаг гинэ. Тий. За тэгэхээр ийм байна. Жишээлбэл 10 жилийн нэг ерөнхий боловсролын сургууль өглөө ээлжиндээ саксны, жудогийн, волейболын секс хичээлүүл. За эхний анги нь 30 хүүхэдтэй ч юм уу 40 хүүхэдтэй. За 30 хүүхэдтэй гэж бодъё. 900 мянга. Тэрний зардал шийдэж. Тий 900 мянга болно. Өдрийн ээлж ахаад 30 хүүхэдтэй 900 мянга. Оройн ээлж ахаад 30 хүүхэдтэй 900 мянга. Инхээр 3-9-ийн хэд вэ? 2 сая 700. Сард 2 сая 700 болж байгаа. Дэвтгүртэй гарцсан ажилгүй байгаа маш олон мундаг дасгалжуулагч багш нар байна. Нэгт эдгээр ажлын байртаа бол. Тэднэрт сард 2 сая төгрөгийн цалин өгөөд секс дугуулсан хичээлүүлээ. Бүлгээр нь ингээд орооч. 700-ыг нь ядаж тэр сургуулийнхын заалт хүрээсэн. Ерөөсөө энэ л бодит юм байна. Энэ ерөөсөө нөө нэг имплант бэлэн мөнгө тараалаа баалаа юм байхгүй. Эн чинь эргээрээ эдийн засгтаа эрг нөлөө үзүүлэх юм байна. Ийм л концепц. Яг шатар дээр адилхан те шатрын дугуулсан нөгөө хүүхд очоод сурлаа. Тэг шатрын багш байж байна шүү дээ. Яг үнэ. Тэрийг цайлнжил. Ингэж бид нэр хүүхдтэй анхаарахгүй бол хүүхдийнхаа бие бялдарт анхаарахгүй бол хүүхдийнхаа хатуужил хүмүүжилд анхаарахгүй болвол өнөөдөр өвчлөл тэр одоо ялангуяа спортоор хичээлсэн хүүхд чинь маш хатуужилтай бодох чадвар нэмэгддэг те төвлөрөл шал өөр. Яг үнэ. Одоо бол ингээд харж байхад энэ just гудамд бол ихэд таргалтай хүүхдүүд явж байгаа шүү дээ. Тэр нь бол жингийн илүүтэлтэй ингээ хүүхдүүд юм шиг. Яагаад гэх юм бол гэртээ байж байна. Утсаа ухаж байна. Гадаа гарах юм бол уучаа гарчлахгүй аюулгүй байдал те. Машин дариулчих гэдэг өндөр дугуйсараа онж яваад ингэч гээд. Тэгэхээр эцэг эхчүүд бидний хийж байгаад ажиллах юм бол за гэртээ бай. Гэртээ байгаа хүүхд яах вэ? Утсаа ухаад байж те. Яг үнэ. Тийм л байгаа шүү. Тэгээд нөгөө хөдөлгөөн байхгүй. Тэгээд хит их таргалтай болчих. Тэгэхээр хүүхд хөгжлийн асуудал. Энэ бол одоо юу халамж биш. Энэ бол яг хүүхдийн хөгжил, бие бэлтгэл хөгжлийн спорт энэ арга хэмжээнд л зориул хийж байгаа юм тийм. Энэ хүүхдтэй хийж байгаа маш том хөрөнгө оруулалт шүү. Энэ тэгтээ эхлэл. Би түрүүнээс шүү. Монголын төр сүүлийн 30 жил ерөөсөө хүүхдтэй анхаараагүй байна. Энэ зөвхөн эхэлнэ. Эхлээд бид нар маш том олон юмнууд явах хэрэгтэй. Эхлээд бид нар явж ирсэн хүүхдийнхаа төлөө эхний алхмыг хийчихье. Нэг урагшаа алхаадах юм. Бид нар ингээл халгаач ийсэн юм айлсвал ингээ бүр мартсан байсан байхгүй юу? Тэгэхээр бид нар ямар ч хэсэг эхлээд нэг алхачих. Тэ? Энийгээ ингээд явуулчих. Хүүхд төгслөө тэр спорт юунд нь анхаарчих. Тэгээ цаашдаа том юмнууд гарч ирнэ. Ер нь бол бас сургуулиуд ингээд одоо бид яг бодит амьдрал тийм шүү дээ. Нэг дугуулсан секцэнд явъя гэхээр зэрэг эцэгчүүд нэг илүү мөнгө гарах боломжгүй ингээл байж байгаа. Амар олон хүмүүс байж байгаа шүү дээ. Яг үнэ. Энэ асуудлыг өөр нь шийдэж байна. Тий. Өнөөдөр тэгээд мега боддоо. Өнөөдөр Улаанбаатар хотод хүүхдийн орд нэг гин ширхэг байна.
ганцхан ордон дээр секс дугуулуудын дээр хэн ч хүрэлцээгүй шүү дээ. Хүүхдийн урлан бүтээх гэх нэг юм байна. Спортын төв ордон гээд янз бүрийн секс дугуул нэг юм байна. Тэгэхээр чинь яаж хаа байсан сонгон хайрхан дүүргийн тэр аслагдсан бүсэн юм энд ирээд хамрагдах боломжгүй шүү дээ. Тэглэж мөнгө нь байх боломжгүй. Яг байгаа газар нь хүүхдийнхаа хүмүүжил тэр соёл спорт урлаг арга хэмжээнд нь анхаарад яг ийм юм хөгжүүлчих юм бол өөрөө эн чинь нөө ажлын байраа нэмэгдүүлээд, эрэлт нь нэмэгдээд, эдийн засгтаа нэмэлтээд энэ ажилтаа орлоготой юм давхар явчих юм байна. Гэдгэл юм байхгүй. Маш энгийн тайлбарлал бол ийм. За хүүхд төгжлийн асуудлыг ихэд ярил. Одоо би нөө сүүлийнхээ асуултыг асууя гэж бодож хоёул бас ярилцах цаг дуусч байна. Ер нь бас яхаа залуу хүн шүү дээ. Бид ч одоо залуучууд те нийгмийг бас жоохон үүдэргөр хармаар байгаа байхгүй. За энэ бол ингээд мэдээж болж байгаа бүтэж байгаа зүйл бас байна те. Бүх юмыг одоо болохгүй бүтэхгүй байж болохгүй. Тэгээ залуу хүний хувьд бас зориуд явж байгаа зүйл бол те ямар нэгэн ч төр байсан шүү дээ. Шудраг ёс, шудраг нийгмийг л тогтооё. Тэгэх юм бол нөгөө бус зүйл одоо болно те. Бусд нь бүтнэ гэдэг шиг те. Батуул гэдэг хүн одоо залуу сэтгүүлч хүн өөрийнх нь бас зорж байгаа зорилго те иргэдтэй хандаж бас юу гэж хэлмээр байна. Одоо наа чинь бас нэг жоохон том л хариулчих гэдэг нуучлаа. Одоо яг нэгөө хэлэхэд би одоо ингээд улс төр гээд ер нь нэг сүүлийн жил гартаа явж байгаа. Ер нь энд яг юу болж байна? Энэ сонгуул гэдэг юм чи юу болдгийг? Нам гэдэг юм чинь юу юм? Тэ? Нам чинь дээд анхан дунд шатанда яадгийн гэдэг юм яг өөрөө мэдрээ явж байна. Тэгээ нэг юм маш харамсалтай санагдчихна. Энэ сонгуул гэж байхаа болчих. Энэ төрийн сонгуул, иргэдэд төлөөлдөг сонгуул, төрөө бариулах одоо хүмүүсээ төлөөлөө сонгодог сонгуул гэж өнөөдөр байхгүй болсон. Маш илэрхий. Ерөөсөө мөнгөний сонгуул болчих. Баянзүрх дүүргийн 3 дугаар тойрогт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа хүний хуулиар зөвшөөрөгдсөн зардлын хэмжээ гэсэн чинь 600 эдэн сая төгрөг байгаа шүү дээ. 700 орчим сая төгрөг. Яаж тийм мөнгө байх юм бэ? Ер нь бол үгүй надад яаж тийм мөнгө байх юм? Үгүй энэ хулгайтай тэмцсэн эдний хажууд эдний нэг болоод иргэдэд төлөөлөө дуу хоолойд болоод явъя гэхээр ийм мөнгө байхгүй. За ардын намынх нь бол мөнгөтэй. 8 жил засаглалцсан, 8 жил хулгай хийсэн. Хөлөө өгсөрцсөн. Бүгдэнд нь мөнгө өгсөн. Тэгэд ийм системийн эсрэг, ийм тогтолцооны эсрэг яаж одоо тэмцэх юм бэ гэвэл зүгээр л залуучууд. Тэгэд залуучуудаа уриалмаар байна. Улс төргээд явж байгаа нэгнээ бити хараа. Өөрсдөө оролцож чадахгүй бол. Эсвэл өөрсдөө оролцоо. Тийм. Оролцоо байхгүй. Оролцоо хараагаа яваад. Тийм. Өөрсдөө оролцоо. Үр хөвгтөө бод. Бид нар байхгүй болцсон. Бид нар энэ сайхныг үзэхгүй. Бид нар харин зөв алхмыг тавьж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдээ бод. Эцэг эхчүүд бүгд одоо залуучуудаа хандж хэлмээр. Бид нар бүгд хүүхдийнхээ төлөө явдаг. Чадах ятгаараа. Тэгээ хүүхдийнхээ төлөө юу яа. Тэгээд энэ хүүхд хөгжлийн карт гэдэг энэ их хурал дээр явж байгаа. Арц намаас улсын хурал сонгогдсон 26 гишүүн гар үсэг зураг санаачлаад одоо их хурлын намрын чуулгаар хилцэх байх. Энийг сайн дэмжиж өг. Бид нар хүүхдтэй хайртай юм бол энийг дэмжих ёстой. Бид нар хүүхдүүдтэй хайртай юм бол энийг бохир заваа юм цэг тавих ёстой шүү. Та нар оролцож өгөх шүү л гэж хэлмээр. Өнөөдөр бас хүрэлцэн ирж бас миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж бод тайлбар өгч бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй бод тайлбар цаг үеийн ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. Хөтөлбөр таамагтайсан баярлалаа.